Нью-Йоркт Business Row гэдэг тэр бомтнуудын одоо хөндий гэх юм уу одоо гудамж байдаг. Тэгээд тэн дээр дэлхийн хамгийн үнэтэй үйл хөдлөлгүүд байдаг шиг. Тэрний үйл хөдлөлгүүдийг үнэтэй болгож байгаа нэг зүйл бол Central Park байдаг. Тэгээд Central Park-ийн view, Central Park-ийн орц гарц байдаг. Тэгээд тэрнтэй адилхан Монголын Central Park бол үндэсний цэцэрлэгт хүрээлээ. Sky Park төслийн хамгийн надад таалагдсан нэг юм бол байршлага. Юу вэ гэхээр 916 талбай тэр гоё ногоон бүтээн байгууламжийн яг баруун талд одоо бүтээн байгуулалт нь босч байгаа байхгүй юу? Тэр бол өстой үнэхээр гоё. Яагаад тэгэхээр ногоон байгууламж гэдэг чинь ингээд гоё цэвэр агаар бол үнэхээр бүр өстой хангалттай авна гэдэг утгаараа надад бол хамгийн нэгдүгээр цэвэр агаар бол маш чухал. Sky Park төслийн анхны нээлттэй бол очиж үзэж танилцсан. Тэгээд тэнд надад яг таалагдсан нэг хоёр гоё юм байгаа. Нэг нь болохоор оршин суугчд болон хүмүүсийг үндэсний цэцэрлэгт хүрээлэн рүү гаргасан одоо гүүрэн гарц байгаа. Гүүрэн гарцны яг дугуун замтай шийдэж өгсөн нь бол надад бол нэлээд тийм хүүхэд залуустай ээлтэй санагдсан. Тэгэхээр шууд одоо байгууламжаасаа гараад одоо үндэсний цэцэрлэгт хүрээлэн рүү орж байгаа яг энэ шийдэл бол одоо энэ барилгын Монголд байгаа бусад бүх лагши болон бусад бүх дээд зэрэглэлийн төслүүдээс хамгийн сонирхолтой болон хамгийн өрмөц ялгамшин шанар нь болж байгаа. Энэ нь автомашины замаар заавал зам хөндлөн гарахгүйгээр тавтай тухтай аюулгүй байдлаар ногоон байгууламж руугаа нэвтрээд гэр бүлийнтэйгээд гоё цэвэр сайхан агаарыг амьсгалах боломжийг бүрдүүлэхээр төлөвсөн надад бас маш таалагдсан. Тэгэхээр яг энэ хүрээлэнгийн одоо бараг л 1000 га газар байна. Тэгэхээр энэ их том орчмын одоо цэвэр агаарыг одоо энэ оршин суугчтай шууд ширлэх одоо боломжийг олгож ийн гэдэг бол байр худалдаж авахаас илүүтэй яг энэ нөгөө амьдралынхаа чанар хэв маягийг л илүү зорж одоо худалдаж авч ийна л гэсэн үг. Place branding гээ дотроо байдаг building branding гэж байдаг. Жишээлх юм бол Burj Khalifa, Marina Bay Sands бүгд iconic дэлхийн барилгууд байдаг. Тэгэхээр Монголд бас яг дараагийн тийм iconic төсөл бий болж байгаа учраас тэр төсөлд яг өөрийн гэсэн iconic branding байх хэрэгтэй. Ялангуяа харагдах байдлаас гадна өөрийн мэдрэгдэх байдал, за branding feeling, branding зан чанар гэдэг зүйл нь бас маш өрмөц байх хэрэгтэй байдаг. Тэгээ Монголд цөөхөн ийм төрлийн төслүүд өмнөх хугацаанд хэрэгжижсэн. За тэгээд дараагийн яг ийм том төсөл учраас бид нэр өмнөх хэрэгжижсэн төслүүдээс ялгарах байдал, харагдах байдал, мэдрэгдэх байдлыг өөр гаргаж ирэх гэж ажилласан. Sky Park-ийн оршин суугчид өдөр тутмын бүх эрсдэлийг нэг доороос шийдэх боломжтой нь мэдээж хэрэг оршин суугчдын хувьд хамгийн том давуу тал гэж бодож байна. Гэхдээ үүнээс илүү чухал зүйл бол оршин суугчид маань цаг хугацаагаа илүү хэмнэж, илүү тав тухтай, илүү хувийн орон зайтай амьдрах нөхцөлийг бүрдүүлж байгаа юм. Энэ төсөл маань зөвхөн орон сууц худалдаа авч байгаа хэрэг биш, харин ирээдүйд үн цэн нь өсөх бодит хөрөнгө оруулалт болон амьдралын чанарыг хамтд нь бүрдүүлж буй боломж гэж харж байна. Sky Park төсөл за яг анхнаас нь аваад үзэх юм бол мэдээж хэрэг дотоодын маркетинг судалгаан дээр бол үндэслэлсэн. Гадаад ч юм уу ингээл жишээлбэл Нью-Йоркийн нөгөө Central Park байгаа шүү дээ. Тэрний ингээл эргэн тойрны ойр орчмын барилгууд бол хамгийн үн цэнтэй. Яагаад гэвэл одоо оршин суугчид нь гараал өглөөнөө байн гүйдэг ч юм уу эсвэл гэр бүлтэй тэр гоё цэвэр агаарыг ингэж гоё бодолцож орж байгаа тэр сонголтууд нь тэр хүнийг ингээд юм амьдралын чанар хэв маягийг одоо худалдаж аваад нэг илүү дүүрэн амьдарч байгаа гэх юм уу. Тэгэхээр яг миний хувьд бол барилга авахаасаа илүүтэй одоо яг энэ шинэ орчин цаг үед бол хүмүүс илүү амьдралын чанарыг бодолцож одоо хэв маягийг худалдаж авч өгч байгаа л гэж харж байна. Тиймээс бид орон зайн төлөвлөлт, байгалийн гэрэлтүүлэг, ногоон байгууламж, тав тухтай дотоод орчин зэрэгт онцгой анхаарлаа хандуулсан ба. Байгалийн мэдрэмжийг бид нар дотоод орчин шингээж өгснөөр илүү тайван, илүү үн цэнтэй ур амьсгалыг бүрдүүлэхийг зорьсон бол Sky Park төслийн гол онцлог нь хүний хэрэгцээг зөвхөн үйлчлэгээний түвшинд биш, мэдрэмжийн түвшинд хангахыг зорж бид орчиж байгаа юм аа. За тэгээд бид нар бас өнгөний хувьд гэх юм бол дандаа тэнгэрийн өнгийг авч утсан. Мандчаахаа тэнгэрийн нар, жаргаж байгаа тэнгэрийн нар, за тэгээд яг өдийн тэнгэрийн нар гэдгээр бид нар тэнгэрийн нарны өнгүүдийг кодчилж байгаад харж агаад за тэгээд тэрийг брэнд өнгөө болгож буулгасан байгаа. За би өөрөө бол өглөөний хүн байхгүй. Тэгээд өглөө ингээд гоё
нар мандж байгааг харах дуртай, орой нар жаргаж байгааг харах дуртай. Тэгээд энэ Sky Park төслийн нэг онцлог зүйл бол харууц байгаа. 360 градус ингээд бүр ингээд хотыг тэр чигт нь үндэсний цэцэрлэг хүрээлэн тэр чигт ингээд харах тэр харууц надад маш таалагдсан.